CBCT танин мэдхүй суурилсан энерги сэтгэлийн сургалтанд тавтай морилно. 8 дугаар бүлэг. Энерги сэтгэлээ бэхжүүлэх. Өөр тухтай байдлаар сууж бие сэтгэлээ анзааръя. Бетон чангарсан чилсэн хэсэг байвал одоо сунгаж суллаарай. Яг энэ агшинд бие сэтгэлийн мэдрэмжээ ажиглая. Хэрв та хүсвэл хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Алгуур зөөлөн амьсгалаа авахдаа хэрв та хүсвэл хүчил төрөгчөөр дүүрэн цэнгийг агаар таны бүх биеэр дарахж эд эсийг тэтгэж байна хэмээн бодоорой. Харин амьсгалаа гаргахдаа биеийн чангарсан хэсэг суларч сэтгэлийн альва төгшүүр зовнил гадагшлаад бие тайвширч сэтгэл ямар нэг байдлаар тогтун эсвэл хөнгөрч байна хэмээн төсөөлье. Хэрвээ өнөөдөр танд сэтгэлээ тогтоох нь хэцүү байгаа бол хэсэг хугацаанд өнөөдрийн дасгалыг завсарлаж өмнөх бүлгүүдийн бяцлаглаа хийж болно. Эхлээ та өөрийн дотны хүмүүс дээрээ төвлөрч айж мар бэлэн болсон үедээ энэ мэдэмсэр ухаарлаа танихгүй хамаагүй хүмүүс магадгүй цаашилсаар үнэт зүйлс зан төлөвийн хувьд тантай нийцдэггүй хүмүүсээ оролцуулан тэлж болох юм. Ийхүү тантай зөөлөн дулаан сэтгэлээр холбогдсон эдгээр хүмүүс юу туулж явааг тунгаан бодоорой. Амьдралын ямар сорилт бэрхшээлийг тэд туулж байгаа бол амьдрал дээшлэх уруутахын үед тэд ч гэсэн ямар эмзэг сул талтай байдаг бол ийхүү бусдын сорилт бэрхшээлийн тухай бодоход танд ямар мэдрэмж төрж байгааг анзаараарай. Тэдэнд санаа зовнох энерги сэтгэлээр туслах юмсан гэсэн сэтэл төрж байна уу? Хэрв тийм бол одоо хэсэг хугацаанд тэр сэтгэл дээрээ тогтож энэ мэдрэмж таны бүх биеэр түхэн дарахж байна хэмээн бодоорой. Туслах юмсан гэсэн сэтлээ чэйжний тус газарт сувдын чинээ гэрэл боллоо хэмээн төсөөлье. Таныг амьсгал ах болгонд энэ зөөлөн дулаан гэрэл улам томорч амьсгал гаргах бүр танаас засран гараад таны санаа тавихыг хүссэн бүхэнд хүрч тэдний зовлон бэрхшээлээс ангижруулж эрүүл мэнд сайн сайхныг нь тэтгэж байна хэмээн бодоорой. Өөрийн сэдлийн хүчийг улам бэхжүүлэхийн тулд хэрв та хүсвэл та бүхэн зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай. Та бүхэн жаргалтай байх шалтгааныг бүтээх болтугай хэмээн дотроо шивнэн хэлж болно.
Эцэст нь ийхүү бусдтай гүн гүнзгий инрэл хайраар холбогдсны дараа танд ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байна уу? Хэрв та энэ ур чадвараа улам хөгжүүлж чадвал таны сайн сайхан бусдтай болон бүх ертөнцтэй харилцах харилцаа нь хэрхэн нөлөөлж сайжруулах вэ гэдгийг төсөөлөн бодоорой. Энэ бяцлаглыг хийснээр танд төрсөн сайхан мэдрэмж, сайн үр дүнгээ сайн сайхан болоод бие сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэг нь хэрв та хүсвэл зориулж болно. Ийхүү зориулахдаа энэ дэлхийд амьдарч байгаа бусад бүх хүн амьтныг багтааж болно. Бяцлаглаас танд төрсөн ухаарл ур чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэмээн зорилго тавин бяцлаглаа өндөрлөөрэй. Баярлалаа.